Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Японд цагаан будааны үн нэмэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор тус улсын хүмүүсийн хүнсний чухал хэрэгцээний бүтээгдэхүүн болох энэ цагаан будааны үнийг бууруулах бодлогыг засгийн газраас баримталж байна. За ингэхдээ уламжлалт бус эдийн засгийн арга барилыг бол хэрэгжүүлж байгаа юм байна. За энэ нь бол цагаан будааг шууд жижиглэнгийн худалдаачид шууд хүргэх ийм бодлогыг баримталж байгаа юм байна. За ингэснээр бол дундын жуулчлагчаас татгалзах боломжийг олгож байгаа. За энэ нь бол үнийг бууруулахад бодиттой нөлөөллийг үзүүлнэ гэж Японы засгийн газар үзэж байгаа юм байна. За тийм учраас хэрэглэгчдэд будааг аль болох хурдан хямд хүргэхийн тулд даваа гарагт бол энэхүү шинэ схемийг нэвтрүүлсэн болохоо танилцуулсан байна. За энэ хүрээнд бол шууд жижиглэнгийн худалдаачид будааг зарах юм байна. Ингэснээр супермаркетуудын лангуун дээрх үнийг бууруулж дундын дистрибьюторгүйгээр худалдаа хийх боломжийг бүрдүүлж байгаа юм байна. За тийм учраас бол жижиглэнгийн худалдааны компаниуд нэг бол худалдан авалтанд урьсан. За эхлээд бол Аюун, Ито, Йоко зэрэг сүлжээ супермаркетууд, Rakuten зэрэг групп интернет худалдаачид, Дон Кижото нэртэй хямдралтай дэлгүүрийн операторууд бол тухайн худалдаанд оролцсон юм байна. Хөдөө аж ахуйн сайд Koizumi Shinichiro мегмар гарагт цагаан будааны үнийг бууруулах засгийн газрын бодлогын талаар анхны тайлангаа танилцуулсан байна. За тэрээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсээр 30 гаруй жижиглэнгийн худалдаачид энэхүү шүн схемийн дагуу засгийн газрын нөөцлсөн үр тариа худалдан нөөцлсөн үр тарианаас худалдаа авах хүсэлтэд гаргасан юм байна. За Koizumi-гийн хэлснээр жижиглэн худалдаачид оролцоогоор одоогийн байдлаар 150 мянган тонн орчим будаа худалдаа авах хүсэлт гаргасан байгаа юм байна. За энэ нь бол яамны гарахаар төлөвлөж байсан нөөцийн будааны тал орчим хувь нь болж байгаа юм байна. За мөн тэрээр хэвлэлийнхэн мэддэгтээ энэхүү шинээр хэрэгжилж байгаа түгээлтийн арга нь бол жижиглэнгийн худалдаачдад 6 дугаар сарын эхний 7 хоног гэхэд бол дэлгүүрт будаага зарах боломжийг олгох юм байна. За хөдөө аж ахуйн яам будаага дуудлага худалдаагаар зарахтаа бол анх будааг худалдаг авахд төлсөн үнээс бага хувиар зарах юм байна. За энэ нь бол анх будаа худалдаа авахд төлсөн үний бараг тал хувьтай тэнцэх үнээр зарна гэж мэдэгдэж байгаа юм байна. За засгийн газрын зорилт бол жижиглэнгийн үнийг 5 кг ууттай будааг бол 2000 йен буюу ам доллар шилжүүлэх юм бол 14 ам долларт хүртэл бууруулах ийм бодлогыг тавьж байгаа учраас энэ хүрээнд энэ хэмжээгээр будааг зарахаар төлөвлөж байгаа юм байна. За өмнө нь бол засгийн газар ихэвчлэн өндөр үн төлсөн буюу тендерт ялсан компаниудад бол будаа өгдөг байсан юм байна. За ингээд улмаар энэ будааг нь бол бөөний болон жижиглэнгийн худалдаагаар дамжуулан цаашид хэрэглэгчид хүргэдэг байсан бол энэ байдлаа өөрчилж шууд жижиглэнгийн худалдаачид тухайн будааг борлуулах ийм бодлогыг баримталж байгаа юм байна. За энэ үүнтэй холбоотойгоор Miyagi их сургуулийн профессор Oizumi Kazumi хэлэхдээ засгийн газар энэхүү будааны нөөцөө хуваарлах эрс шин арга руу хурдан шилжиж чадсан нь бол магтууштай зүйл болж байна. Засгийн газар нөөцлсөн будаага хямд үнээр гаргаснаар өндөр өртөгтэй будааны эрэлтийг бууруулах үнийг бол бүхэлд нь бууруулах зорилготой гэж мэдэгдсэн байна. За энэ удаад гаргасан шийдвэр нь бол өмнө нь дуудлага худалдаагаар гаргадаг байсан будаатай харьцуулахад хямд байна. За дээр нь бол будааны чанар бол хിവэр байна. Дээд зэрэглэлийн будааг бол ард иргэдтэй нийлүүлэх боломжийг хөдөө аж ахуйн яам болон засгийн газрын зүгээс олгож байгааг бол сайшаа магтсан байна.